За та бүхэндээ энэ удаа бүрээ төмний дийлийг танилцуулах гэж байгаадаа таатайгаар. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр Сэлэнг орнод мөн бол Булган аймаг, Хинтээ аймагуудад бүрээд ястангууд манаас ихэр суурьшиж байгаа. Нийтдээ бол 45,000 гаруй бүрээд ястан байна гэж ингэж үздэг. За бүрээд ястны үүсэл гарал бол Хоридо мэрэгний 11 хүүгээс үүсэл гаралтай их Монгол Улсын бүрэлдэхүүнд багтаж байсан ийм өргөн төмөн байгаа. За дээлний тухайд танилцуулахад бол энэ малгайг бол хасаа биш гэж нэрлэдэг. Өндөр уулаа бэлэгдсэн ийм өргөн өндөр оройтой 8 болон 11 ширээсийг шингээж бэлэгдэл болгон шингээж өгсөн. Дээд оройнд нарны цацрагийг бэлэгдэж улаан өнгөөр 408 зохистод буулгаж өгсөн юм цацрагийг бэлэгддэг. За дээлний хэмжээний тухайд бол 3 өнгөөр хэмжиж өгдөг. Энэ нь бол дээд, дунд, доод тэнгэрийг бэлэгддэг. Мөн бол хар улаан өнгийг заавал шингээж өгдөг. Харин 3 дахь өнгө бол тухайн ургийн болон тухайн хүний насыг ус илтгэдэг ийм учиртай. Бас дараагийн нэг бэлэгдэл нь бол за хар улаан өнгөө бол хашигдж зовсон ард түмэн хамтдаа жаргахын бэлэгдэл гэж үздэг. Голцоо шар өнгө 3 дахь өнгөөр орж ирдгийн учир нь бол шар өнгөө нарны цацрагаа бэлэгддэг. За бас зарим үед улаан өнгөө галын дүл, хар өнгөө газар дэлхий гэж бэлэгддэг ийм учир бас байдаг. Харин бол товч шилбэний тухайд ингэрдээ 2, сугандаа 1, за захандаа 1 товч шилбэтэй байна гэж ингэж бас зааж өгдөг байгаа. Ханцууны тухайд бол шулуун ханцуутай, харин иргэдэг нудраг гэж нэрлэгддэг бол манай бүрээдүүд туруун гэж нэрлэгддэг. За зарим ястангуудын тухайд бол нөгөө дэлбэн туураа, цоммон туураа гэдэг ингээд нэрлэдэг шиг энэ малын бас туураатай төстэй гэдэг ухагтхунаараа тухайн үед бас ингэж туруун гэж ингэж нэрлэдэг байсан гэж үзэж байгаа. За дээлний хормойг бол зарим зүйл дээр бол хэмжиж өгдөг байгаа. Дээлний өнгөний тухайд улаан өнгө, за голцоо бол цэнхэр өнгийг бас бэлэгдэл болгож өргөн дэлгэр хэрэгэлдэг. За харин эмгтэй дээл хувцсын тухайд малгай оройн хэсэг нь тэнгэр огт руу бэлэгдсэн хөөх өнгөтэй, улаан цацрагууд нь нарны цацрагаа бэлэгдсэн, хар өнгөөр хөвөөлж өгж байгаа нь газар дэлхийгээ бэлэгдэл шингээж байгаа. Малгайнаас шанаа даган үндсэн мөнгөн чимэглэл нь одомчдыг болон байгалийн үзэгдэл болох бороо цэсийг илтгэдэг. Харин хүзүүн зүүсэн чимэглэл нь газар дэлхий бэлэгддэг байгаа. За эхнэр дээлийн ингрийг нарийн хэмжиж, хар болон бараан өнгийн эдээр хөвөөлөн хэмждэг. Харин ханцуу мөрийн хунайстайгаар хийж мөн булуувч гэмэх хоргоо торгон гоёл ханцууданд нь оруулж хунайс горгон залгадаг. Тухайн хунайсыг хэр цэвэрхэн гаргаснаар нь ураг хийцийг харж болдог гэж ингэж үздэг. Мөн бүслэгийн хэсгийн оёосыг дарж чимэглэлийн туузаар гоёдаг. Өсөнд төв хийж гоёдаг. Харин дээлийн цахандаа 1, ингэртээ 2, сугандаа 1 товч хадж өгдгөөр зарим нэг яснаас бас ялгаатай байдаг. Дээл нудрахтай бол нудраггүй байж болно. Бог нь ууж дээлийг гадуур нь өмсдөг. Бороо давгаа дээл нь татаахан шишгөөхөн тууз зэрэг гоёлог бөхлөгөөтэй байсан. Хонгийн далтай хурсан түмэн чуулсан түүхтэй хус мод сэргэлж хөлийн шонгоо зэлсэн соёлтой гов хангааг хослуулан нүдлж түүхийн мөрийг замнсан гал дүлэн түүдгээ түмэн олноор тойрон үдсэн бүрээд түмэн оршваа.